2001 онд болсон террорист халдлагын дараагаар Америкийн нэгдсэн улс Афганистанд дайн зарласан. Энэхүү дайны зорилго нь анхнаасаа маш тодорхой байсан. Ядчил олон нийтэд зарласан зорилго нь тодорхой байсан. Тэр зорилго бол террористуудыг устгах явдал байв. Гэвч дайн эхэлсний дараагаар энэхүү дайны утга учир огцом өөрчлөгдөж эхэлсэн. Америкийн нэгдсэн улс болон барууны орнууд дан ганц террористуудыг устгаад зогсохгүй Афганистаныг бүгдд нь өөрчлөхөөр шийджээ. Тэнд шинэ засгийн газар байгуулж, зэвсэгт хүчнийг нь шинээр сургаж, ардчилсан сонгуул явуулж, Афганистаныг ардчилсан улс болгохыг зорьсон. Энэ зорилгын төлөө тэд бүхэл бүтэн 20 жилийн турш олон их $80 зарцуулж, мөн мянган цэрэг амиа алдсан. Гэтэл 2021 онд нэгэн сонин үйл явдал болов. Дэлхийн хамгийн хүчрхэг армийн дэмжлэгтэйгээр оршин тогтнож байсан Афганистаны ардчилсан засгийн газар ердөө хэдхэн 7 хоногийн дотор нуран унав. Бүр Америкийн нэгдсэн улсын цэрэг Афганыг бүрэн орхиж гарахаас өмнө нурж унсан. Тэгвэл яагаад бүхэл бүтэн 20 жил үргэлжилсэн энэ том төсөл ийм хурдан нурж унав? Америкийн нэгдсэн улс Афганистанд ялагдсан уу? Эсвэл Афганистан гэдэг улс нь өөрөө ардчлалыг импортлон нутагшуулах боломжгүй улс байсан уу? Энэ үйл явдал бол орчин цагийн түүхэнд хамгийн өндөр өртөгтэй бөгөөд хамгийн их маргаан дагуулсан улс байгуулалтын туршилтын бодит түүх юм. За түүнчлэн та бүхэндээ контентын дундуур энэхүү манай сувгаас эрхлэн гаргасан Адольф Хитлерийн миний тэмцэл номыг бол та бүхэндээ танилцуулж байна. За энэ ном бол Хитлер 1924 онд шоронд хоригдож байхдаа бичсэн. За энэ номд яагаад Хитлер Оросын холбооны улс буюу хуучин одоо зөвлөлт холбоот улс руу дайрах ёстой болсон, яагаад заавал германчууд Их Британтай дайн хийх ёстой, за яагаад еврейчүүдийг үзэн ядаж тэгж хомроглон устгасан гэх мэтээр тэр бүх санаануудаа бол Хитлер 1924 онд Германы шоронд хоригдож байхдаа одоо залуу үедээ бичсэн одоо ийм ном юм. Тэгэхээр энэ номыг уншсанаар та залуухан Хитлерийн дотоод бодол, тэр бүх санаа сэтгэгдэл, өөрийнх нь хувийн тэр үзэл санаа онолуудыг бол мэдэх бүрэн боломжтой юм. За ингээд энэ ном маань бас 1943 онд буюу одоо Америкийн нэгдсэн улсад дэлхийн 2 дугаартай эд өрнөж байх үеэр Америкийн нэгдсэн улсад англи хэлний орчуулагдан борлуулагдаж бестселлер болж байсан тэрхүү хамгийн сайн орчуулгын их хувьяас нь орчуулж монгол хэлнээ хөрвүүлсэн юм шиг гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. За энэ номыг хэрвээ та сонирхож байгаа бол 60 мянган төгрөгөөр худалдаалж байгаа. Гадуур номын дэлгүүрүүдээр одоогоор бол худалдаалахгүй байгаа. За мөн хэрвээ захиалах бол та 9924 7042 гэдэг дугаараар холбогдсон хөргүүлэн авах бүрэн боломжтой. That government of the people, by the people, for the people. Здравствуй, мир международный. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог бай. Афганистан улс нь газрын зураг дээр нэгдмэл нэг улс мэт харагддаг боловч бодит байдал дээр тэнцээ олон овог аймагуд дээр тулгуурласан угсаатны холбоо оршдог. Афганистан хүмүүс юуны төрөнд өөрийгөө танилцуулахдаа Афган хүн бус, харин Паштун эсвэл Тажик, Хазар эсвэл Узбек хүн гэх мэтээр өөрсдийгөө танилцуулдаг. Мөн ард иргэдийн үнэнч байдал нь Афганы засгийн газарт бус, харин өөрсдийн овог орон нутгийн ахлагч, шашны удирдагчдад хамаардаг. Барууны улсуудын ойлголтоор бол улс гэдэг нь төвлөрсөн засаглалтай, нэгдсэн нэг хууль дүрмтэй, нэгдмэл үндэсний ухамсар дээр тогтдог. Гэвч Афганистанд ийм ойлголт, ийм систем бүхий л түүхийн туршид маш сул байж ирсэн. Уул цөлөөрөө тусгаарлагдсан нутаг бүхэн өөр өөрийн дүрмтэй, зарим газар хууль тэгш биш, харин овгийн уламжлалт хуулиуд илүү хүчтэй үйлчилдэг. Яг ийм нөхцөл байдалтай улсад гаднаас ирсэн цэргийн хүч тэнд ардчилсан төр улсыг байгуулах гэж оролдсон юм. Олон мянган жилийн турш овгийн системээр тулгуурлаж ирсэн ард түмэнд энэхүү өөрчлөлт нь туйлын ойлгомжгүй, бүр хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл байсан нь мэдээж. Тиймээс Афганистаны асуудал нь Америкийн нэгдсэн улсын хувьд зөвхөн дайн ба цэргийн ажиллагаагаар хязгаарлагдаагүй юм. Гол асуудал нь Америкийн засгийн газрын анх бодож байснаас хамаагүй гүнд оршиж байв. Америкийн нэгдсэн улсын Афганистанд хийсэн дайн нь дан ганц цэргийн хүчин чадал дээр өрнөж байсан гэвэл худлаа. Энэ дайны ард дагаад асар их мөнгө эргэлдэж байв. Америкийн нэгдсэн улс болон барууны орнууд Афганистанд ардчилсан сонгуулиар ардчилсан төр засаг байгуулж, тэрхүү шинээр байгуулагдсан анхны ардчилсан төрийг хөл дээрээ бат зогсох хүртэл асар их санхүүгийн тусламж үзүүлсэн байдаг. Тэд Афганд шинэ айран байгуулах, төрийн байгууллагуудыг ажилуулах,
зам болон сургууль цэцэрлэг, эмнэлэг барих гээд ерөөсөө л шинээр улс байгуулахад шаардлагатай бүх мөнгөн тусламжийг илгээсэн. Гэвч хамгийн харамсалтай нь Америкийн нэгдсэн улсын зүгээс илгээсэн тэр бүх мөнгөн тусламжийн дийлэнх хэсэг нь зорьсон газартаа очиж чадаагүй. Орон нутгийн захирагчдаас эхлээд сайд дарга нар, цэргийн удирдлагууд гээд Афганистаны ардчилсан төр улсын бүх төвчний удирдлагууд Америкийн нэгдсэн улсын тусламжийн мөнгнөөс хувьдаа нь завшиж байв. Бүр зарим тохиолдолд огт байхгүй цэргүүдийн нэр дээр хүртэл цалингийн мөнгийг нь иддэг байсан нь нотлогдсон. Тэдгээр хизээж байгаагүй цэргүүдийг сүнсэн цэргүүд хэмээн хожим нэрлэсэн байдаг. Ингээд Афганистаны төр засаг цаасан баримт дээр олон зуун мянган цэрэгтэй мэт харагддаг хэрнээ яг бодит байдал дээр тэдний дийлэнх хэсэг нь огтоосон байдаггүй байв. Яг ийм явцарсан тогтолцоо удаан хугацаанд үргэлжилснээр төрийн байгууллагуудад итгэх хүмүүсийн итгэл сууларч ардчлал гэх ойлголтыг хүмүүс шууд авилгалтай холбон ойлгож эхэлсэн байна. Мөн хөдөө орон нутгийн иргэдийн хувьд нийслэл Кабул хотод төвлөрсөн засаг захиргаа нь гадны мөнгөөр арай ядан амьдардаг, өөрсдийнх нь амьдралыг огтоосон ойлгодоггүй, амьдралаас тасарсан бүтэц мэт харагдаж эхэлжээ. Ингээд ард түмний дунд төр засгийн оршин тогтнолын хамгийн чухал хүчин зүйл болох ард түмний итгэл автарч эхлэв. Улмаар Америкийн цэрэг Афганаас гарч эхлэх үед энэ систем хэд сул байсан ив болж хормын дотор нуран унсан юм. Гадны улсын мөнгөн урсгал болон хамгаалалт, гадаадын дэмжлэг алга болмогц Афганы төрийн олон байгууллагууд болон олон нэгжүүд хэдхэн 7 хоногийн дотор задран унжээ. Тэгэхээр Афганистанд өрнсөн дайн нь дан ганц газар нутаг болон хот тосгодуудыг эзлэхийн төлөө өрнсөн дайн байгаагүй. Энэ бол яг үнэндээ асар том итгэл үнэмшилтээр суурилсан дайн байв. Америкийн нэгдсэн улс болон барууны холбоотнууд орчин үеийн зэвсэг болон технологи хамгийн сайн сургалттай айрамтай байв. Тэрхүү хүчирхэг айрам хотуудыг эзэлж, төрийн байгууллагуудыг тэнд байгуулж, ардчилсан тогтолцоог бий болгож нутагшуулахар зорьсон. Харин талибанчууд үүний эсрэг арай өөр арга замаар тэмцэх сонголтыг хийжээ. Талибанчуудын сонгосон сонголт нь нийт Афганы олон овог аймгийнханд хандаж, гадны цэргийнхэн эх орныг чинь эзлэж байна хэмээх ийм л утгатай мессежийг бүх нийтэд маш хүчтэй түгээсэн. Энэхүү энгийн урайн хөдөө орон нутгийн иргэдэд маш ойлгомжтой, хамгийн гол нь сэтгэлд нь их ойр сонсогдож байв. Талибаны бүлэглэл өөрсдийгөө олон нийтэд шашны болон өв соёл эх орноо хамгаалагч хамгийн гол цорын ганц хүчин гэж амжилттай харуулж чадсан. Тэдний давуу тал нь зэвсэг бус, харин төвчээр болон итгэл, хэтийн зорилгоо тодорхой харсан стратегид оршиж байв. Тэд том ялалт байгуулах гэж огтоосон яараагүй. Харин цаг хугацаа тэдний талд байна гэдэгт итгэж, удаан хугацааны тэмцэл явуулсан. Афган даяар олон мянган залуус талибанчуудтай нэгдэхдээ цалин хөлс эсвэл албан тушаалын төлөө бус, харин шашны итгэл үнэмшил болон эх орныхын төлөө нэгдэж тэмцэж байв. Талибанчууд энэхүү итгэл үнэмшлийг Афганы ард иргэдэд ойлгуулж бас итгүүлж чадсан юм. Ингээд Америкчуудын хувьд нөхцөл байдал улам хэцүү болж эхэлсэн. Учир нь хэдийгээр хүчтэй зэр зэвсэг болон орчин үеийн технологиор зэвсэгдсэн боловч эсрэг талд нь үжил суртал ба итгэл үнэмшлээр нэгдсэн олон мянган хүний хөдөлгөөнийг дан ганц зэвсгийн хүчээр ялах боломжгүй. Энэхүү Афганы дайн нь хэн илүү зэвсэгтэй нь бус, харин хэн илүү төвчээртэй, хэн илүү итгэл үнэмшилтэй нь урт хугацаанд ялах боломжтой ийм дайн болж хувирсан юм. Түүнчлэн Афганистаны дайныг бүс нутгийн хэмжээний жижиг хэмжээний дайн гэж бодох нь хэтэрхий өрөөсгөл ойлголт юм. Энэхүү дайны ард бүс нутгийн хэмжээний томоохон геополитикийн тоглолт давхар өрнөж байв. Афганистан болон Пакистан улсуудын хооронд олон зуун километр урт үргэлжилсэн хяналт нэлээд муутай уулз цөлийн бүс оршдог. Энэ хоёр улсын хэлээр хүмүүс болон зэр зэвсэг мөн мэдээлэл хүртэл туйлын чөлөөтэй нэвтэрдэг. Маш олон жилийн турш Талибаны зарим удирдагчид энэхүү хэлийг даван Пакистанд нэвтэрч тэнд нуугдаж дахин зохион байгуулалтанд орж шинэ дайчдыг хүртэл эвсүүлэн бэлтгэдэг байв. Пакистан улс үүнийг зөвшөөрдөг байсан. Учир нь пакистанчууд энэтхэгтээ муу харилцаатай тул хурж зэрэгэлтэд орших Афганистаныг өөрсдөд ээлтэй төр засагтай болгох хүсэлтэй байдаг. Иймээс тэд талибанчуудыг Афганд төр барихыг дэмжиж байв. Иймээс Афганд өрнөж байсан дайн нь зөвхөн нэг улсын дотоод асуудал бус, харин бүс нутгийн хүчний тэнцвэр нөлөөллийн төлөөх тэмцэл болж хувирсан юм. Америкийн нэгдсэн улсын хувьд тэд нэг талаас Афганистаны нутагт талибантай тулалдаж байсан ч нөгөө талаас Пакистантай стратегийн түншлэлж давхар хадгалах шаардлагатай болсон.
Учир нь Пакистан улс нь цөмийн зэвсэгтэй бөгөөд бүс нутгийн хүчирхэг нөлөө бүхий улс тул Америкийн нэгдсэн улс тэднийг дутуу үнэлж яасан ч болохооргүй байв. Энэ мэтээр Пакистанчууд уг дайнд хөндлөнгөөс талибанчуудыг дэмжиж эхэлснээс болоод Афганы дайн мүд дуусах боломжгүй болж хувирсан юм. Учир нь талибанчууд хүчээ алдаж эхлэх юм бол хэд даван Пакистанд орон нуугдаж тэндээ дахин хүчээ сэлбэж байгаад бэлэн боломгцоо эргээд Афганистаны нутагт орж ирэн Америкчуудтай тулалддаг ийм зүй тогтол бий болоод байж, иймээс Америкийн нэгдсэн улсын арим талибаныг бүрэн устгах ямар ч боломжгүй болжээ. Энэ бол уг дайныг олон жилийн турш сунжирхад хүргэсэн хамгийн том геополитикийн шалтгаан байв. Афганистанд болж өрнсөн үйл явдал дэлхийд дахинаа нэгэн том асуултыг олон нийтэд тавьсан юм. Тэрхүү асуулт нь ардчлалыг гаднаас авчирч богино хугацаанд нутагшуулах боломжтой юу гэдэг ийм асуулт байв. Барууны орнуудын хувьд ардчлал гэдэг нь сонгуул явуулах, парламент байгуулах, хэвлэлийн эрх чөлөөг хангах, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн тогтолцоо. Гэвч ийм системд дийлэнх улсуудад олон 10 жил, заримдаа бүр 100 дамнан байж арай гэж бүрэлдэсэн байдаг. Харин Америкийн нэгдсэн улсын зүгээс Афганистанд уг өөрчлөлтийг асар богино хугацаанд хийхийг оролдсон. Тэд томоохон хотуудад шинэ сургуулиудыг барьж, их сургууль болон телевизүүдийг санхүүжүүлж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж байлаа. Үүнээс болоод Афганы залуу үеийнхэн үнэхээр ардчлалыг үннээсээ дэмжиж байв. Гэвч хөдөө орон нутгийн иргэдийн хувьд ардчлал гэх чинь нэлээд холын ойлголт байсан бөгөөд гадны улсын хэрэгжүүлж буй энэ бүхэн нь тэдэнд хүчээр тулгаж буй тулгалт мэтээр санагджээ. Учир нь хөдөөгийн иргэдийн аж амьдрал нь уламжлалт шашны болон омгийн журмаар зохицуулагдсаар ирсэн үе дамжсан тогтолцоо тэнд үйлчилж байв. Иймээс ардчлал Афганд бүх нийтэд нэгэн зэрэг ижил суурьтайгаар тогтож чадсангүй. Улмаар хот хөдөөгийн хооронд асар том ялгаа үүсэж эхэлжээ. Энэ том ялгаан дээр нэмээд эрх мэдэлтнүүдийн авилгалын асуудал нэмэгдснээр олон хүний хувьд ардчлал гэдэг ойлголт нь итгэх аргагүй муу тогтолцоо мэтээр санагдаж эхэлсэн юм. Энэ бүхэн нь эргээд нийгмийн шинжлэх ухааны томоохон туршилтын үр дүнг харуулсан гэж хэлж болно. Ямар үр дүн бэ гэвэл улс төрийн тогтолцоо нь зөвхөн хууль ба институцээр бус, харин хүмүүсийн итгэл үнэмшил, үүх түүх, ард түмний соёлын онцлогтой уялдан байж амжилттай хэрэгждэг гэдэг ийм ойлголт юм. Хэрв хүмүүсийн итгэл үнэмшил сул, соёлын ялгаа хит их байвал гадаадаас импортлсон ямар ч сайн загвар тогтвортой үлдэх боломжгүй. Түүнчлэн Америкийн нэгдсэн улсын эхлүүлсэн Афганистанд хийсэн дайн зөвхөн Афганистаны нутаг дотор өрнөж байсан гэвэл худлаа. Учир нь энэ дайн Америкийн нэгдсэн улсын өөрсдийнх нь дотоодд ч гэсэн томоохон асуудал болж хувирсан юм. 2001 онд энэ дайн анх эхлэх үед Америкийн нэгдсэн улсын нийгэм бараг тэр чигтээ дайныг дэмжиж байв. Учир нь аимшигт террорист халдлагын дараагаар Америкийн нэгдсэн улс аюулгүй байдлаа хангах нь чухал зорилт мэтээр санагджээ. Мөн маш олон хүмүүсийн хувьд Америкийн нэгдсэн улс нь энэхүү халдлагын хариуг заавал авах ёстой гэх ийм байр суурийг баримталж байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал өөрчлөгдөж эхлэв. Олон жилийн турш үргэлжилсэн Афганы дайн нь асар олон их $80 зардал болон хувирч Америкийн нэгдсэн улсын татвар төлөгчдийн мөнгө буу зэвсэг болон Афганд очиж байв. Мөн энэ дайн дуусаж өгөхгүй байсан тул Америкийн нэгдсэн улсын ард иргэд уг дайныг төгсөшгүй дайн хэмээн нэрлэх болжээ. Тэнд ард иргэд улс төрчдөөс цэргүүдээ гэрт нь буцаахыг шаардаж эхлэв. Мөн Америкийн нэгдсэн улсад шинээр сонгогдсон ерөнхийлөгч бүхэн Америкийн нэгдсэн улсын цэргийн баазыг Афганаас гаргах амлалт өгөх болж Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа өөрсдөө хүртэл дайнаас залхсан байдалтай болж хувирчээ. Америкийн нэгдсэн улсын дотоодод өрнсөн энэхүү уур амьсгалыг хамгийн гол нь талибанчууд хүртэл маш соргогоор мэдэрсэн юм. Тэд гэхдээ огтхон ч яараагүй бөгөөд цаг хугацаа өөрсдийнх нь талд байна гэдэгт улам бат бөх итгэх болов. Талибаны удирдлагууд Америкийн нэгдсэн улсын засгийн газар дотоод улс төрийн дарамтаасан болоод Афганаас цэргэн гаргахаас өөр аргагүй байдалд хүрнэ гэдгийг маш сайн тооцсон. Мөн 2021 оноос эхлэн Америкийн нэгдсэн улс Афганаас цэргэн системтэйгээр татаж эхлэх үед Афганд байгуулсан Америкийн нэгдсэн улсын ардчилсан засгийн газар Америкийн нэгдсэн улсын дэмжлэггүйгээр өөрөө оршин тогтнох ямар ч чадваргүй гэдэг нь улам бүр тодорхой болж эхэлжээ. Ийхүү Афганистаны дайн нь Афганд өрнсөн цусд дайн тулаанаар бус эцэст нь Америкийн нэгдсэн улсын дотоод улс төрийн шийдвэрээр дуусхур болсон байдаг.